Сайн байцгаана уу? Та бүхэн нэгийг өдрийн мэнд хүргэе. Астра Солон байна. 2026 оны 7 дугаар сарын 24-ийнхаа 6 мэдээллийг та бүхэндээ хуваалцах байна. За тэгэхээр өнөөдөр тийм үү өмнө нь ингээ бодлонтой байсан асуудлуудын учир баг багаар тодорч эхэлнэ. Хоошилсан хариу ирж магадгүй, буруу ойлголцсон яриагаа засах боломж гарч ирж болно. Гэхдээ цөмөрөнд ингээ бүх зүйл тодорхой болсон мэт ингээд харагдаж байх юм бол битгий яаран шийдвэр гаргаарай гэж зөвлөж байна. Эхлээд нилээн сайн нэгтлээд үзээрэй манайхаа. Яагаад гэвэл одоо энэ бууд гариг мэн тийм ээ. Одоо ухарч байсан шүү. Тэгээд өнөөдөр энэ маань одоо шулуун замдаа орсон боловч одоо зогсон байдалтай байгаа. Тийм учраас цөмөрөө яг энэ өдөр одоо бууд гариг маань зогссон төлөвтэй байгаа учраас эхлээд нилээн сайн ойлгож авъя. Дараа нэгтлээ. Харин түүний дараагаар одоо үйл хөдлөлөө хийгээрэй гэж зөвлөж байна манайхаа. Тэгээ өнөөдрийн гол нөлөө минь одоо цөмөрөө мэдж байгаа бол дөнгөж сая хэлсэн одоо бууд гариг маань болж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр бууд гариг маань өөрөө өнөөдөр одоо мэлхийн ордод байрлаж байгаа. За юуны өмнө тэ бууд гариг маань яадаг вэ гэхээр бидний бодол, бидний яриа, мэдээлэл, бичиг баримт, харилцааг удирдах гэдэг. Харин мэлхийн орд маань болохоор бидний сэтгэл хөдлөл, гэр бүл, өнгөрсөн дурсамжтай холбоотой байдаг. Тиймээс өнөөдөр бидний одоо хүмүүс тийм үү бодит асуудлаас илүү өмнөх гомдлыг одоо эмзэг мэдрээрээ хариу үзүүлж одоо бүрэн боломжтой учраас эхлээд одоо яг өнөөдрийн бодит асуудал муу юм уугүй юм гэдээ бас нэгтэлж үзээрэй манайхаа. Тэгээ хин нэгний үгийг буруу ойлгочихвээ. Одоо өнгөрсөн явлыг дахин дахин сөхчихвээ. Гэр бүлийнхаа асуудлыг хэд эмзэг хүлээн авч одоо ярмаа нэгэн байдлаар гарц гаруулчихвээ. За яагаад гарц гаруулчихвээ гэж хэлж байгаа гэхээр одоо нэг ийм энерги байгаа даахгүй. Одоо мэлхийн орж өөрөө ингээд гэр бүлийн энерги тээж байгаа штэ. Одоо бууд гариг маань одоо бидний ингээд ярьж хэлж байгаа зүйл гэсэн үг байхгүй. Энэ хоёр чинь холбогдсон гот бид нар гэр бүлийнхаа одоо асуудлуудыг ингэж ярьж хэлж байна гэж ойлгож болж байна. Гэтэл яагаад ингэ гарчих вэ гэхээр одоо энд ингэ харах юм бол сар маань энд юу үүсэх гэж байна уу гэхээр одоо Тэнгэрийн ван гарагтайгаа эсрэгцэлд орох гэж байгаа байхгүй юу. За энэ ингэ ороод ирэхээр яадаг вэ гэхээр бид нар одоо гэр бүлийн асуудалд гарц гаргачихвээ. Одоо сэтгэл хөдлөлөөсөө болоод буруу үйл хийчихвээ. Нилээн сайн бодолтойгаараа сэтгэл хөдлөлийг нилээн сайн дараараа гэдгийг ингээ хэлж яадаг байхгүй юу. Тэр цөмөрөө жоохон бодолтой байвал бас зүгээрээ манайхаа. Тэгэд одоо юу гэмдэ одоо өнгөрсөн явдлыг дахин дахин бодоод асуудал үүсгэх гэдэг юм бол яг энэ асуудал яг өнөөдрийнх муу юм уу эсвэл би одоо яг зөвхөн өнөөдрийн мэдрэмжээр хөдлөх гээд байна уу энэ яг жинхэнэ юм уу бодит юм уу гэд өөрөөсөө нилээн сайн асууж ийд одоо тэр шийдвэрүүдээ гаргаараа манайхаа. За хэдийгээр сая одоо ингээд нилээн бас эвгүй мэдээлэл хүргэсэн ч гэсэн хажуугаар нь бас гоё энерги бол байгаа. За ямар гоё энерги байна уу гэхээр өнөөдрийн эзэн гарагийн суурга гараг минь одоо энэ харагдаж байгаа байхгүй юу? Одоо энэ агааз яаж ийм вэ гэхээр одоо ийшээ ингээд гой улаан өнгөтэй яваад энэ бууд гарагтайгаа юу үүсэж байгаа гэхээр эерэг энерги холбоос үүсэж байгаа. Sextil гэдэг. Тэгээ зуулан дахиад та нартай бас нэг юм сануулга хэлчихье. Одоо энэ хүн болгоны одоо энэ чарт дээр тийм үү яг онлайн чартууд дээр энэ зураасууд нь тухайн хүний өөрийнх нь оруулж байгаа өнгөөрөө байдаг болохоор янз янзын өнгөөр та бүхэн харах боломжтой байгаа шүү. Тэгээ зоологийн чарт дээр одоогийн яг энэ натал чарт маань тийм үү одоо энэ улаан болохоор эерэг харан болохоор анхаараарай гэсэн байгаа. Тэгэд арай өөр чартуудаа би гаргаад ирэх юм бол тэднээс бас өнгөнүүд нь солигддог байгаа шүү манайхаа. Тэгээ энийг бас анзаараад яагаад энэ хар өнгөтэй улаан өнгөтэй энэ өөр байгаа юм бол гэж тэгэж битгий бодороо энэ чинь ингээд хүн хүнийхтэр янз янзаар тохируулчихсан байдаг юм аа манайхаа. За ингээд би цаашаа явъя. Тэгээд энэ гоё эерэг нэр холбоос чинь биднэрт юу хэлж гэнэ гэхээр одоо бидний одоо холбоо яриаг гоё зөөлрүүлж ээлтэй болгож болдог. Өмнө нь хэлж чадаагүй зүйлээ цөмөрө тайван хэлэхэд бас ингээд гоё тохиромжтой байна. Буруу ойлголтыг гоё засаж болно. Цөмөрө гоё уучлалтыг хүсэж болно. Тэгээд хойшилсан бидний бичиг баримт, мэйлүүд тийм үү төлбөрийн асуудлуудыг аюу гоё тодруулж нэгтлэхэд маш ээлтэй сайн. Тэгээд ялангуяа цөмөрө яг ийм энерги байгаа учраас айхтар тийм сүртэй үг бити хэрэглээрээ гоё энгийн зөөлөн үг хэрэглээрээ тийм байх юм бол гоё үр дүнтэй байх болно. За жишээ нь ямар үг байх вэ гэхээр одоо би тэр үед ингэж мэдэрсэн юм аа. Энэ асуудлыг яаж хамтдаа засах вэ гэдэг одоо ийм гоё зөөлрөлсөн маргааныг намжаас ийм гоё өгүүлбэрүүдийг гоё ашиглаж амьдрал өнөөдөр цөмөрөө гоё амжилттай амьдрна. За дараа нь одоо бас нэг айхтар энерги хэлчихье. За энэ аягүй гоё эерэг энерги байгаа ярьж яснаа одоо тэгвэл яг суур гариг маань тийм үү. Одоо өнөөдрийн эзэн гариг маань дахиад нэг анхаараарай гэсэн нэг хар зураас явж байгаа айз хаашаа явж ингээр ангар гариг руу явж байгаа. За энэ ангар гариг маань одоо бидний тийм үү зурхаад эрэгтэй хүний төлөөлөл суур гариг маань эмэгтэй хүний төлөөлөл. За тэгээ яах вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд зөрчил үүсэх бүрэн боломжтой гэдгийг шууд хэлчихэж байгаа юм. Дангаараа бидний одоо өнөөдөр иргэшэж байгаа энэ суур гариг маань бидний хайр, хүсэл, үйлдэл тийм үү
хайр, хүсэл, мөнгөний энергийг иргшээж яадаг шүү дээ. Гэтэл одоо яг энэ хайр, одоо хүсэл, мөнгөний энергиуд маань бидний яг үйлдэлтэй ингээд зөрчилдөх боломжтой байхгүй юу? Энэ ангар гариг маань өөрөө бас бидний үйл хөдлөлийг одоо иргшээж яадаг гариг шүү дээ. Тэгээ яах вэ гэхээр одоо жишээ нь одоо за энэ залуу те би ингээ юм хурдан шийдмээр байна гэсэн чинь энэ эмэгтэй нь бэж би бүгдийг нэгтэлмээр байна. Би төгс болгоно гэл. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо ингээ яах вэ гэхээр жижиг зүйлсээс болоод одоо хоёр бинийгээ шүүмжилж эхэлнэ. Уг бот азалтаж эхэлнэ. Нэг нэгээ яриаг тасалж эхэлнэ. Эсвэл бүр одоо те нэгээ одоо хошигнолоор одоо эмзэг газрыг хөндөж одоо гомдоож эхэлнэ. Ингиж одоо тийм нэг таагүй энерги бас үүсдэг байхгүй юу? Тэгээ цөмөрөө одоо хүнийг шууд ингээд бүхэлд нь буруутгах хэрэггүй өнөөдөр тэгээ чи хариуцлагагүй байсан гэж хэрэггүй тэгээ тэрний орон зөмөрөө хамтраад тийм үү бид өнөөдөр энэ ажлыгаа ингээд дуусгах болвол зүгээр юм да цөмөр ингэж тохирцсон байсан шүү дээ гэдэг бас ийм гой ойлголтын өнгө аястатлаас нь одоо тий хоорондоо цөмөр харилцвал бидний одоо хосын амьдрал байна уу хамтрагчийн амьдрал байна уу одоо эсрэг хүстэй хүмүүстэй гоё одоо тийм гоё ойлголцолтой амьдрах болно цөмөр. За дараа нь дахиад гоё энерги хэлээ цөмөрөө одоо энэ нар маань яаж нөхөр энэ далаван гарагтай гоё энерги холбогдож байгаа байхгүй юу? Одоо энэ. За энд харагдж байгаа Трин сан Нептун гэж бичсэн байна. Тэгэхээр энэ юу гэж нөө гэхээр өнөөдөр бидний тийм үү одоо гоё юм бичих санаа гарах одоо хуучин ажиллаа шинжлэх технологийн шинэ арга турших уран бүтээл хийхэд бясалгал йог хийхэд тийм үү одоо айгүй гоё эерэг ээлтэй гихтээ цөмөрөө тухайн тэр том том санаануудаа шууд ажил хэрэг болгох гэж битгий яраарай гэж бас зөвлөж байна. Эхлээд цөмөрөө гоё тэмдэглээд бичиж авъя. Жижиг хэмжээнд туршиж үзье. Дараа нь цөмөр үр дүнгээ харцгаая. Шалтгаан мэдээж хэрэг одоо энэ тийм үү одоо хөдөлгөөнд орж дөнгөж эхэлж байгаа бод гариг маань байгаа учраас ийм шалтгаантай юм аа манайхаа. За тэгээ цөмөрөө яах вэ гэхээр харилцаанд цөмөрөө те угаас өнөөдөр цөмөр энэ чинь харилцааны эзэн гараг одоо захирч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо цөмөрөө нөгөө хүнээсээ хайрыг хүсэж байгаа бол битгий шүүмжлээрээ одоо би чамаас ийм гоё юм хүсэж байна гэх те одоо хүсэж байгаа зүйлээ гоё тодорхой хэлээрээ битгий ингээд өөрийгөө таалгуулах гад байгаараа манайха ялангуяа эмэгтэй хүмүүс нөгөө ирчүүдээсээ нөгөө таамаглуулахыг хүсдэг штэ. Тэгэхээр өнөөдөр битгий таамаглуулаарай гэж зөвлөе. Чи намайг надад одоо те ийм анхаарал тавиарай. Би чамаас ийм анхаарлыг хүсэж байна гэж хэлэх нь хамаагүй дээр тэгэхгүй шууд чи намайг анзаардаггүй гэх юм бол за тэгээд өнөөдөр нөгөө нэг маргаан хэрвэл зөрчилчин одоо үүснэ гэх юм бол за тэгээд нөгөө нэг сар тэнгэрийн вангаргийн юм нөгөө ирж байгаа юу гарц чинь нээгдсэн учраас болохгүй манайхан тий хосын харилцаанд нэлээд ухаалаг цөмөрө харилцах хэрэгтэй юм өдр байгаа шүү. За тэгээд цаашлаа цөмөрийн бидний одоо ажил болон мөнгөнд яах вэ гэхээр гой хойшилсан хариунууд ирэх боломжтой, гой зөвшөөрөлд цөмөрө хүртэж эхлэх боломжтой. Тэгээд гой төлбөрүүдэд төлөх, төлбөр төлөх одоо тэр эхлүү тэр тохионоо цөмөр нь үзэгдэж харагдаж одоо зах зугаас нь үзэгдэж харагдах болно. Гэхдээ цөмөрө ганц ихний урд ирж байгаа мэдээллийг тийм үү шууд цөмөрө эцсийн шийдвэр гэж одоо бити хүлээж аваараа сайн хэлээ бодох хэрэгтэй шүү. Тэг гэрээ одоо хийж байгаа бол гэрээний нөхцлөө шалгая, нэр огноогоо шалгая давсны мэдээллүүдээ шалгах хэрэгтэй. Тэгээ төлбөрийнхаа хэмжээнүүдийг дахин шалгаж нэгтлээрэ манайхаа бод гариг маань анхааруулж байгаа шүү дээ. За тэгээд анхааруулж байгаа шүү дээ гэснээс гадна тийм ээ одоо өнөөдөр цөмөр юг анхаарах вэ гэхээр хүний бодлыг битээ тааж дүгнээрээ тийм үү түрүүн хэлсэн ч дээ тэр надад дургу болчлоо намайг зориуд одоо үл тоочлоо гэдэг бодлоодыг битээ одоо өөртөө өнөөдөр бодогдуулаараа ерөөсөө хэрэггүй шүү одоо бүр димий. За тэгээд бидний анхаарах хэсэг гэх юм бол одоо ам байна. Тэгэд амаа битгий одоо гимтээгээрээ тийм үү одоо санаандгүй одоо шүдээ бас те юм хүм зажилж идэж явах үед бас болгоомтой зажилж идэж хоолоогоороо дамжуулаарай. Ам дотроос те хатуу одоо загас идэх юм бол загасны ясаа урт одоо болгоомжтой гаргаж тавиарай гэж зөвлөмөр байна. Бидний амны энерги айгүй сул байгаа. Тийм учраас ам, уруу, шүд, буйлд амны хүндийгээ цөмөр нэлээд гамнаж ирүүл байрлахыг хичээх хэрэгтэй. Одоо хит халуун, хит хөтөн зүйлэр амаа битгий зочроогоороо тийм үү усаа хангалттай уугаарай. Тэгэд амны энерги одоо сул байгаа учраас эмзэг байгаа учраас амнаасаа гарах үгийг хүртэл гоё сайхан ерөөлтэй байлгахыг хичээгээрэй манайхаа. За анхаарах жилтэнгүүд маань могоо жилтэнгүүд байна. Илүү их анхааралтай амьдрий. Илүү их анхаарах бас ордууд маань мэлхий. Ихээр охин ашлангийн маань ордууд байна. Тэгээ өнөөдрийн ээлтэй өнгөн, шар, ягаан, ногоон өнгөнүүд байна. За тэгээд гол зөвлөгөө юу байх вэ гэхээр хариу нь харагдаж эхэлсэн ч гэсэн шууд битгий үйлдэлээ хийгээрэй бодоорой.
өмнөх алдаагаа засцгаая, мэдээлэлээ шалгацгаая, хүний үгийг таахгүй оронд нь асууя, өгнүүдээ зөөлөн тодорхойлъё манайхаа. За ингээд хамгийн сүүлд нь хамтдаа өнөөдрийнхөө талархлыг хэлцгээе. За талархлаа цөмөрөө одоо бууд гарагтайгаа холбогдуулж хэлье. Тэгээд чин сэтгэл зүрхнээсээ хэлээрэй манайхаа. Эхлээ. Орчлон хорвоо тандаа талархъя. Бууд гариг тандаа талархъя. Бүхий л ажил үйлс минь урагшлах хөдөлгөөнд орж байгаад талархъя. Бүх зүйл минь, бүх үйл минь дэлгэрэн сайхан бүтхийг би хүсэж, ёроож, итгэж байна. Бүх зүйл сайхан дэлгэрэн бүтгээ талархъя. За тэгээд араас нь манайхаа аав нэрээ хэлээрэй. За ингээд өнөөдрийнхөө та бүхэндээ хүргэе гэсэн зурхаа зөвлөгөө маань ийм байлаа. Бүгдээр нь эрүүл энхийг амар амгалан байхыг хүсье. Тэгээд өнөөдрийнхөө зурхааг өчтөр оруулж чадаагүй. Яагаад гэхээр нэлээд завгүй байлаа. Тэгээд зоолоо одоо сүүлийн үед боломжоор одоо тэгээ урд өдөр нь хийх аягүй хичээж байгаа, ирмэлцэж байгаа. Тэгээд зав маань гарах юм бол заавал урд өдөр нь хийх хичээж байгаа шүү манайхаа. За ингээд манайхаа мэдээллүүдээ гоё хонхоо дараарай, бусдаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Астро Солан байла. Бүгдээрэнд нь баярлалаа. Түр баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.